миний чаалк бүр ерөөсө болохгүй байна. Яг л бичлэгтэй өдөр юм ингээд чаалк нэг сони ийм болчдөг заяа. Би Instagram дээр та хэдийг ингээд надаас асуултууд асууаарай гэсэн. Тэгээд амар олон асуултууд байсан. Тэгээ энэ дундаас нь ямар ч илүү ингээд түгээмэл асуултуудыг нь сонгож аваад би хариулъя гэж бодсон. Яагаад Miss Gold Laila гэх нэр өгөх болсон бэ гэд. Тэгэд Miss Gold гэхэлэр хүмүүс бүр амар ингээд Miss эдрэгээд ойлгоод тийм шүү лээ. Зүгээр нүуник эмэгтэй хүмүүсийг ер нь ингээд Miss тэгэд эрэгтэй хүнийг Mr гэж дууддаг шүү дээ. Яг тэрэндээ адилхан Miss гэмэд L гэдэг нь болохоор Laila гэсэн үг. Тэгээ Gold гэдэг нь болохоор миний угаасаа овог алтан. Тэгээд ер нь зүгээр миний нэр гэсэн үг байхгүй юу. Манай гэрийнхний одоо нөгөө жоохон хүмүүстэд ингээд нэг хөрхэн хоч өгчтэй шүү дээ. Тэгээд манай гэрийнхэн бүгдээрээ намайг Лайла гэж дууддаг байхгүй юу. Тэгээд угаасаа орц цэцэрлэгт ч гэсэн манай багш намайг Лайла гэж дууддаг гэсэн. Тэгээ одоо хүртэл манай бүх гэрийн гишүүд бүгдээрээ намайг Лайла гэж дууддаг. Тэгээд тэрнээс нь Laila гэд Америк явахдаа шууд нэрээ Laila болгоцсон. За ингэ турах хүсэлтэй хүн байна. Яг яаж турвал зүгээр байдаг вэ гинэ. Тэгэд энэ нас турах тал дээр тэгээ биеийн галбар одоо ингэ хэрхэн гоё биетэй болох вэ гэдэг дээр маш их асуултууд байсан. Би бас энийг ингэ чухалчилж ярмаар байхгүй яагаад гэвэл би ингэ төсвөр настай байхдаа ч юм ингэ амар тийм биенд муу тиймэрхүү диетнууд ингээд хийх чинь хурдан хугацаанд турахыг амар их хэрмэлзэж хардаг байсан. Тэгээ энэний талаар илүү эрүүл талаас нь ярихгүй бол болохгүй санагдсан. Тийм огцом диетанд оронгуутлаа ингээд маш бага хоол идээд тэгээд хэдэн килограмм туршлаа гэж бодоход дараа нь тэр чинь ингээд буцааж нэмэх нь амар амархан байдаг. Яг бол чи ингээд биеийнхаа хоол боловсруулах одоо метаболизмыг алаа хичж байгаа хгүй юу. Ер нь тэр ингээд хоол боловсруулах систем чинь гинт тийм огцом диетанд орчингууд юурээс ингээд шоконд ороод what the fuck гэх тэр систем чи ер нь бол дараа нь ингээд буцаж өөрийгөө нөхөж буцаж эрүүл болох гэж амар их боддог. Тэгэхээр бүгдээрээ ингээд турах гэж байвал би бас одоо ингээд жимд явж байгаа хгүй. Тэгээд манай жимний багш болохоор Соёмбо. Тэгээд надад бас зөндөө олон одоо нутришны талаар тэгээд турах талаар маш олон мэдээллүүд өгч ирсэн. Ер нь бас сахар гурилыг хасчих хэрэгтэй юм бэлээ. Тэгээд гурил сахар хоёрыг хассангууд ингээд би амар гоё тэгэж хөнгөрч тэгээд бас илүү эрүүлэр турж эхэлдэг. Тэгээд дээрэс нь гурил сахар идэхэд болчингууд дараа нь ингээд би ч өөрөө цаанаасаа ингээд нэхээ болчдаг. Сахар нөгөө нэг хүний биед ингээд орчихлоороо одоо энэ дэлхий дээр сахар бараг номер 1 донтуулагч нь гэж байх шиг болсон. Тэгэхээр ингээд хэрвээ сахар иддэг, сахар crave хийгээд байдаг бол тэр ингээд биений чинь одоо эсүүдэд дунд ингээд сахар оронгууд бас ингээд амар хөөлт үүсгээд байдаг. Тэгэхээр сахар гурил хоёроо ингээд шууд хасаад орой 6-аас хойш хоол идэх байлаа. Өглөөний цайндаа дандаа уураг илүү сайн идэх хэрэгтэй. Ер нь бол нүүрс усаас илүү уураг идвэл тэр өдөржингөө бие чинь айгуу гоё тийм энергитэй. Тэгээд уурга нөхөж аваад явчихин гэсэн. Тэгээд 7 хоногт ядаж 5 удаа дасгал хөдөлгөөн хийх. Тэр нь одоо яг зарим хүмүүс 5 удаа амжихгүй ч гэж магадгүй л дээ. Гэхдээ тэрийг заавал ингэж бусад хүмүүстэй өөрийгөө ингэ харьцуулаад байх шаардлагагүй. Хэрвээ 3 өдөр явах чадaltaй байвал тэр 3 өдрөө маш сайн дасгалуудаа хийчих хэрэгтэй. Хамгийн хэцүү нь яг ингэ тийш очих зам гэх юм уу да. Тийшээ очих гэж л очихоосоо өмнө яа ингээл залхуурал өнөөдөр ингээл дасгал хиймээргүй гэж санагдал. Тэгэл за очиод ядаж нэг 10 минут хийчих гарчий гэдээ өөрийгөө хаяа хуурчвал очичоод угаасаа 10 минут хийчихэд гарахгүй очингуудлаа ингээд бараг бүх ихэнх дасгалуудаа хийж гарчдаг болохоор тэр бас ингээ хаяа өөрийгөө хуурах тийм метод их зүгээр юм шиг санагддаг. Тэгээд иймэрхүү байдлаар маш эрүүлэр ингээ турангууд нэгт ингээ бие чинь нэг тийм skinny fat гэсэн биенүүд эдэж шүү дээ. Ингээ турхай мөртлөөсөө өөхтэй ингээ харагдаад байдаг жоохон өөхлөг эсвэл ингээ галбаргүй ч юм харагдаад байдаг. Тэгэхээр гой турж, гой биетэй болохыг хүсч өгвөл яалтчгүй дасгал хийх хэрэгтэй. Тэгээд өөртөө ерөөсөө ер нь бол шалтак одоо excuse тавьж болохгүй. Хэрвээ жим рүү очих одоо мөнгө одоохондоо байхгүй бол гэртээ заавал дасгалаа хийх юм уу. Тэгээд одоо YouTube дээр зүгээр л workout гэж хайхал юм бол маш олон дасгалууд байгаа. Одоо өөртөө бас судалгаануудаа хийх хэрэгтэй. Ингээд одоо ингэ надаас бас ингэ зарим хүмүүс энэ дэр ингэ асуултууд асуусан байхгүй. Жишээл ингэ Вьетнам явхад виз хэрэгтэй юу? Тэрэнд хариулаад өгөөч мөөч гэд. Би одоо Google биш шүү дээ. Тийм иймэрхүү асуултуудыг өөртөө ингэ судлаад олох боломжтой. Гэхдээ одоо ингэ би өөрийнхөө судалсан одоо ийм илүү in-depth зүйлүүдийг бол би мэдээж хариулах тууштай. Гэвч ингэ амар өглөхөн ингэ Google-ээс хайгаад олчих мэдээллүүдийг надаас суугаад тахлаар it's like bro. Олон зүйл чаддаг, мэдэрдэг ухаалаг мөрчлөө заавал мундаг харагдах гэж аашилдаггүй юм шиг байна. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Эмэгтэй хүн гаднаа хүчрэг мундаг харагдахгүй тал дээр бодлын сонсомоор байна. Баярлалаа. Өөрийнхөө стилийн мэдхийн маягийг
зөв бүрдүүлэх олох тал дээр арга зам гэдэг нэг хүн нөгөө нэг эрдэмтэй хүн даруу гэд тийм үг гэдэг нь шүү дээ. Ер нь л тэр амьдралд нэлээд хэрэгтэй байдаг юм шиг санагдсан. Тэгээд миний зүгээр ингээд цаа ялангуяа ингээд подкастт ороод илүү их анзаарсан зүйл болохоор ер нь ингээд сошиал медиаг ингээд хараад ангууд маш олон хүмүүс ингээд нэлээд ингээд ухаалаг харагдахыг хичээдэг. Би л ингэсэн, би л тэгсэн, би л ингэсэн гэд тэгээд тэрний нэг юм болохоор мэдээж би тэд бүгдэрэл хүмүүс болохоор ингээд ерөөсөө төгс хүн гэж байхгүй. Тэгээд би ч гэсэн ингээд ер нь л өөрийнхөө ингээд муу зан чанаруудыг ч юм уу сул талуудаа маш сайн мэддэг болохоор ингээд хэдий бусдад ингээд зөвөр нөлөөлөхийг хүсдэг ч гэсэн ер нь жоохон өөртөө хатуу ханддаг гэх юм уу, өөрийгөө жоохон ингээд голоод байдаг. Хүний хамгийн гоё дүр төрх нь болохоор юм өөрийнхөө байдаг дүр төрх нь л хүнийг хамгийн гоё чимдэг юм шиг санагдсан. Тэгээд хүн болго ингээд өөртөө амар ингээд ихтгэлгүй байдаг. Тэгээд одоо үед ингээд энэ тэнд маш олон ингээд дүр төрхүүдийг харж байдаг болохоор ингээд би тэр хүн шиг болохыг хүсэж байна. Би тийм хүн шиг харагдмаар байна гэд боддог болонгуутлаа яг өөртөө чинь зориулж ирсэн ингээд энэ одоо биендээ ингээд төрөхдөө чиний сүнс чинь ямар хөө байсан тэр дүр төрхөө ингээд мартчихдаг. Тэр дүр төрхөө ингээд тавьж явуулаад шал өөр юмны төлөө тэмүүлээд байдаг. Тэгээд тэнгууд тэр чинь угаасаа ингээд цаанаасаа жоохон ингээд одоо ингээд хүмүүс харчаад чамайг худлаа гэж харахгүй ч гэсэндээ чамд өөрт чинь ингээд худлаа мэдрэмж төрөөд ингээд дандаа ингээд ер нь би хин юм болоо гэсэн асуултууд асуудаг. Тэгээд хүн яг ингээд одоо ингээд дээрэс нь ингээд бид хэдийн ингээд шүтдэг ч юм уу эсвэл бид хэдийн ингээд хараад цаанаасаа л ингээд нэг гой дурламар хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүсийг ингээд хараад ангууд яг ингээд жинхнээсээ өөрийнхөөрөө бүр ингээд яг өөрийгөө олцсон тийм гой хүмүүс байдаг. Тэгэхээр ингээд мундаг харагдахгүй тал ч юм уу эсвэл тэрнээсээ илүү зүгээр л өөрийнхөө байгаа тал нь л хамгийн хүчтэй, хамгийн гоё харагддаг. Тэгээд өөрийнхөө стил имижийг хэв маягийг зөв бүрдүүлэх олох тал дээр арга зам гэж энэ дээр болохоор за би яг ингээд за нэгт ингээд хоёрт ингээд гэсэн юм надад ерөөсөй байхгүй. Манай ээж бүр амар юм стилэг одоо тийм хүн байхгүй юу? Ер нь л нэлээд юм тод хувцлалттай. Тэгэл манай ээж гэртээ байхдаа өөртөө нүрэ боцдог тийм хүн байсан. Тэгээд тэнгууд би багасаа эхлээл мейкапнд сонирхож эхлээд тэгээд дээрэс нь ингээд янз бүрийн өөр одоо стилүүдийг сонирхож эхэлжсэн. Тэгээд одоо ингээд хүмүүс ингээд харахад бол зарим нь ингэж ярьдаг байлаа. Бадмаа ингээд аль дээр одоо хэдэн жилийн өмнө амар халтар байсан. Тэр тийм стилтэй байсан гэж. Гэхдээ тэр нь болохоор миний хувьд ингээд амар олон төрлийн стил, амар олон төрлийн имижийг бүрдүүлж ч юм уу эсвэл ингээд халтарч байсан эсвэл кринж байсан ч гэсэн ингээд тэр үедээ өөртөө юу таалагдчихж байгаагаа ингээд туршиж үзснийхаа хэрээр би өнөөдөр илүү ингээд надад гэхдээ энэ дундаас нь тэрэн зохит юм биш үү гэдэг мэдрэмжийг би илүү олсон. Жишээлбэл би одоо өснөр болохоор өсөө би бүр маш олон төрөл болгож үзсэн ингээд богинохон, тэгмэтлээ богинохон буржгар хиймтэй, тэгмэтлээ шар улаан, тэгээд баг ахта зөндөө сор тавиулж үзсэн. Тэгэл үсээ янз бүр болгож үзэж байгаа. Тэгээ сүүл рүүгээ яг ингээд өөртөө зохих тайралтууд ингээд яг ч юм хүн ингээд олцдог юм байлээ. Ингээд маш олон юм туршиж үзснээс саяхан бас дахиад чолктой болж үзлээ. Тэгээ одоо чолкныхаа учрыг олохгүй л юм л та. Одоо ингээд байгаа байхгүй юу? Ингээд хүнээс хичгүүгээр маш олон зүйл туршаал үз. Тэгжээж яг чамд тохирох юмнуудаа олно. Одоо жишээл жижиг юмнаас эхлэе гэхэд ингээд хөмсгний хэлбэр байна. Тэг миний хөмсгний хэлбэр бүр ийм амар уушиг байдаг гэсэн. Тэгээд хөмсгөө би ингээд засаж сурсаар агаад одоо илүү ингээд миний нүүрэнд лав тэгшгэн хөмсөг зохих юм байна. Биний галбартаа тохирсон хувцас өмсөн гэдэг нь бас амар чухал байдаг. Тэгмээд ингээд би нөгөө Madison Beer дээр бас амар жишээ авах туртай байхгүй. Тэг Madison Beer богинохон цээжтэй юм ууртай амар гой хөлтэй хүн байгаа шүү дээ. Гэхдээ нэг тийм амар тайл байхгүй. Тэнгүүт иймэрхүү хувцснууд өмсөнгүүд тэгээд бүр илүү юм нэг бокс шиг харьцаг шиг харагдаад. Гэсэн чинь одоо болохоор ийм хувцснууд өмсөд эхэлсэн чинь бүр амар гоё юм ингээд урт хөлн ингээд өөрийн чимж байгаа нь ингээд харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд өөрийнхөө нүүртэй төстэй хүнийг дагаж одоо тэр хүн ямар мейкап хийж ин гэдгийг эхний шатнд ингээд судалж болно. Бас өөрийнхөө биетэй төстэй хүнийг ингээд сошиал медиагаар хайж олж болно. Гоё хүмүүсийг олоод тэр хүмүүсээс ингээд инспирэшн авах боломжтой болцоо болохоор тэгэж магадгүй стил имижээ бас бүрдүүлж болно. Ойрын 5 жилийн төлөвлөгөө бий юу тэгвэл хуваалцаж өгөөч гинэ. Миний хувьд ч тийм ингээд яг нэг төлөвлөгөө ч юм уу тиймэрхүү зүйлүүд дээр ялангуяа ингээд өөрийнхөө бүр тийм
чухал тавьсан зорилгоудаа ер нь ингээ хүмүүс дэлгээд хэрэггүй юм шиг санагддаг. Нэг нь болохоор Jinx Seach гэж байгаа юм шиг. Тэгээд дээрэс нь ингээ нөгөө нэг ийм нэг код өгүүлбэрүүд өгдөө штэ, ингээ тухайн хүн ер нь ингээ чимээгүй хөдөлдөг гэд тиймэрхүү юм байдаг болохоор би яг ийм том зорилгуудаасаа ер нь бол хуваалцахгүй. Гэхдээ энэ чинь миний ингээд хийсэн нөгөө нэг амар том байгаа. Oh my god. Энээсээ би жоохон ингээ хуваалцаж харуулъя гэж бодсон. Ингээд 25 он. Гэхдээ энэ ингээд эхлээс нь ямар ч зэн ингэж явж байгаа. Тэгээд төгсгөл рүүгээ ингээд 26 он руу, 27 он руу ч орж олон зүгээр би ингээд ер нь ингээд ямарваа зүйлийг ингээд хүсэж мөрөөдөхтэй хамгийн томоор нь хүсэж мөрөөдөх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд ямарчсан солонгос руу явна. Тэгээд амар сайн эрүүл хооллолттой байна. Тэгээд жимдээ маш сайн явна. Дасгал хөдөлгөөн хийн. Тэгээд юм гоё биетэй болно. Тэгээд подкаст нь орно гэж бодож ирсэн ингээд аль хэдийн зургийг ингээд биелсэн. Тэгээд энийг би vision board би хийснийхаа дараа подкаст нь орсон байхгүй. Тэгэхээр ингээд 24 онд ямарчсан энэ мөрөөдөл нь энэ зорилго нь болохоор биелсэн. Би болохоор яг ийм бич дээр амьдрах ёстой хүн юм шиг л надад санагддаг. Тэгээд ер нь л бич рүү л явал ингээд миний энерги гоё цэнэглэгддэг. Тэгээд усны хажууд л ахлаар надад ингээд амар гоё мэдрэмж төрдөг болохоор ямар ч зэн устай ойрхон газар руу ингээд явна. Маш их аялна. Тэгээд ингээд зураг авалтууд зөндөө хийлгэн. Ямар ч зэн ингээд 30 хүрэхээс өмнө ч юм уу би аль болох өөрийнхөө олон зургуудыг авч тэгж үлдэн гэж бодоод байгаа. Одоо нөгөө нэг одоо дэдэг та ингээл Marilyn Monroe өдр гэл тэнгууд ингээд тэр хүмүүсийн ингээд залуудаа ямар байсан тийм гой зургнууд байдаг штэ, нэг тийм гой носталжик. Тэгээд тиймэрхүү зургнуудыг авч үлдээ. Тэгээд дараа нь нээд одоо миний хүүхдүүд ч юм уу тэр зургнуудыг бас ингээд харж манай яаж ийм хүн байсан штэ гэд ингээд миний тэр одоо миний уул мөр тэгж үлдвэл гоё юм шиг санагддаг. 222 мянган дагагчтай болно гэд Instagram дээр ямар ч гэсэн бодсон баа. Тэгээд Aura Energy Manifestation гэсэн зураг байна. Тэгээд first class-аар нисэж үзнэ гэж би бодсон. Тэгээд зөндөө олон номнууд уншиж үзнэ гэж бодсон баа. Дахиад октоудаараа аялал хийн гэж бодсон баа. Тэгээд энэ болохоор зөндөө олон vlog хийн, мэдээж мөнгө байна. Kitten Hills гэдэг шүү дээ. Тэгээд тэрийг би бас ингээд гоё цуглуулна гэж бодсон. Тэгээд энэ болохоор ингээд ийм boss woman байна. Өөрийн гэсэн ингээд бизнестэй болоод тэрийг ингээд гоё бүтээн байгуулад тэг ингээ гоё офис дотор ингээ сууж байгаа юм ихтэй хүн байна. Тэгээд YouTube дээр бас 100 мянган subscribersтэй болно гэж бодсон байгаа. Тэгээ болохоор бичлэгнүүдэд тууштай хийх болохгүй. За anyways. 25 оны төлөвлөгөө болохоор нэг иймэрхүү. Ямар ч байсан буцаад би одоо кинон тоглоог одоо хэдэн жил болсон юм бэ? Би сайн санахгүй. Ямар ч сан 3-4 жил болсон байж магадгүй. Тэгэхээр буцаад ямар ч зэн кино тоглож comeback хий гэж бодоод байгаа. Хэрхэн тууштай байх вэ? Жохон юм ихлүүлэл орхичод байх юм гинэ. Яа би ч гэсэн энэ дээр энэ бол шаалтчгүй миний сул тал заяа. Би нэг юм ихлүүлжээл дандаа орхичдог. Одоо шил миний YouTube карьерийг хартаа ингээд 10 жилийн өмнө ихлүүлсэн мөртлөөс ингээд тууштай байхгүй байсараад одоо ийм болсон байхгүй юу? Миний өөртөө нэг хэлдэг юм болохоор заавал ингээ юмнуудыг төгс хийх гэдэг. Тэгээд хингүүтлээ өөрийгөө голонгуутлаа ингээд хийхээ болоод амар ирч шантарчаад байдаг гэх юм уу да. Тэгэхээр юмыг ингээд тэгж амар төгс болох гэж илүү ингэж томоор нь харах биш, зүгээр бас ингээд яг юм тууштай байдал дээр бүх юмыг ингээд жижигхэн болгоод өөртөө хийсэн амлалтуудаа л биелүүлж сураад тэгээд дээрэс нь миний хувьд юу болдог вэ гэхээр яг ингээд унтахаасаа өмнө маргааш хийх юмнуудаа ингээд notes дээр ингээд нөгөө урталны дугуйтаа ингээд гаргаад ирдэг шүү дээ. Тэнгүүд маргааш ингээд чеклэлж болдог. Яг ингээд тиймэрхүү юмнууд хийгээд тэрийгээ санаад унтчих юм бол маргааш нь ингээд за энийгээ хийж за энийгээ амжуулчих гэд тэрэн дээр илүү ингээд ажилдаг юм шиг санагдсан. Тэгэхээр яг миний хувьд бол систем маш чухал гэдэм байлээ. Юмнуудаа ингээд хийхдээ ингээд хит ингээд томыг ингээд мөрөөдчихдөг болохоор тэрнлүү ингээд мэдээж хүрэх гэж тууштай байдал цаг хугацаа ингээд шаарддаг дээ шүү дээ. Тэнгүүд ингээд тэрэндээ хүрч чадахгүй болгонгол ингээд шантрааддаг. Тэгэхээр би одоо өөртөө ингээд хамгийн гоё ингээд ирэх ёстой зүйлүүд цаг хугацаа хэрэгтэй байд юмаа гэдэг би өөртөө хэлдэг л good things take time гэдэг шүү. Иймэрхүү зүйлүүдийг л өөртөө хэлжээж л ингээд өөрийгөө ингээд тайвшруулж ээж тэгжээж би одоо ямар ч ингээд 25 он ямар ч миний ингээд тууштай байж сурах он гэж би өөртөө хэлээд байгаа. Өсвөрөө үедээ юунд илүү ач холбогдол өгч байсан бэ? Өсвөр насндаа ямар хүүхэд байсан бэ гинэ. Би өсвөр насаа ингээд бодоод үзэнгүүт
нэлээд өөртөө итгэлгүй гэхдээ ингээд найзууд дундаа нэлээд тийм галзуу найзууд дундаа амар юм хошин тэгээд нэлээд том мөрөөдөлтөй байсан санагдаж байна. Яа би өсвөр насаа бодсон чинь жоохон нулимс цэлгэнээд ах юм. Hi baby. You wanna say hi? Hi. Тэгэд өсвөр наснаа юунд илүү ач холбогдол өгчээсэн бэ гэвэл том болохлаа амар их мөрөөдөлтэйсэн. Өөрөө өөрийнхөө эзэн байх гал гадагшаана ямар санагддаг гэсэн ер нь л ингээл гэрээсээ яваад яг өөрөө өөрийгөө олох тийм хүсэлтэй байсан. Тэгээ одоо ингээ харангууд яасан ч их яарсан юм дээ яг тэр үедээ байсан цаг хугацаануудаа бас ингээд өөртөө зориулаад тэр үедээ ч гэсэн хүүхдэрээ бас байх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгээд бас нүунийг өөрийгөө одоо 20-тай байхдаа юу гэж хэлэх гэсэн бэ? Эсвэл өсвөр настай охтууд зориулж үг хэлвэл гэд хэлсэн байсан. Том болох гэж бити яраарай л гэж хэлмээр нь яг тэр үедээ одоо ингээд өөрт байгаа цаг хугацаануудаа гоё enjoy хийж тэгээд өсвөр насны бас ингээд дурлууд амар хөөрхөн байдаг. Өсвөр наснаа ингээд сонирхож байгаа зүйлээ хийхэд илүү их цаг хугацаа бас байдаг. Том болонгууд мэдээж ингээд маш олон зүйлд ингээд санаа зовж байгаа байхгүй юу? Жишээлбэл би дөнгөж 20-тад хүүхэдтэй болсон болохоор тэгэл хүүхдээ асуудал тэгэл одоо ингээд байр түрээс мөнгө төгрөг татвар зээл мэйл гэл ингээд том үний ингээд бас ингээд туулах хэрэгтэй амар олон зүйлүүд байдаг. Тэгээ тэр нь болохоор ингээд өсвөр нас дээрээ байхад ингээд маш олон жижигхэн зүйлүүд ихтэй амар том асуудлууд юм шиг санагддаг байсан. Ингээд одоо тэр үед ингээд нэг залууд крашлаад ч юм уу тэгээ тиймэрхүү юм тэр нь л бүр ингээд дэлхийн хамгийн хэцүү зүйл ч юм уу эсвэл ингээд найздаа тоогдохгүй байх нь хэцүү ч юм уу эсвэл найзгүй байх нь хэцүү ч юм шиг ингээд амар тиймэрхүү олон асуудлууд тавч туулж чадахгүй юм шиг санагддаг байсан. Тэгээ тэр нь бас гормонтойгоо холбоотой байх. Гэхдээ тэр зүйлүүдээ маш гоё мэдрээд тэгээ дээрэс нь тэнэгтэрэ гэж би хэлмээр ах юм. Ингээд жоохон бахтаа л тэнэгтэж болдог. Тэгээ том болоод ирэнгүүт чинь арай ингээд тэнэгдэх нь угаасаа багасдаг. Тэгэл угаасаа ингээд том хүн болсон болохоор тэгээ жоохондоо ингээд ер нь ингээд юмас ингээд хичээд идэв штэ. Яана одоо ингүүл энэ намайг ингээ харчвал ингээ бодчихвол яана гэл тэнгүүд би бараг 10 жилийнхантайгаа уулздаггүй. Тэгэл тэр үед хин намайг юу гэж бодож ирсэн ярьж ирсэн яг үнд ингээ 10 жилийн дараа ямар ч хамаагүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үедээ ингээд аль болох л ингээл тэнэгтэл урлагийн үзлэгтээ ормоор байвал ор битгий хүнээс ич ингээл аль болох л ингээд өөрийгөө нээ тэгээд дотортой хэмээ тэрийг илүү гарга гэж би бол хэлмээр байна. За дараагийн асуулт нь яаж бүр яг зөвхөн өөрийгөө хайрлах вэ? Яаж зөвхөн би төвтэй амьдрах вэ гинэ. Тэгэд энэ асуултнаар би бас ингэ бодтон хүмүүс ингэ өөрийгөө хайрлах гэдгийг жоохон буруугаар ойлгоод байдаг юм шиг санагдсан. Ингэ зөвхөн би төвтэй амьдрна гэдэг тийм юусоо байхгүй. ертөнцийг ингэ харж үзэх юм бол хүн болгон л ингэ нэг зорилготой тэр нь болохоор бүгдээрээ л аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Бид бүгдээрээ ингэ хоорондоо ингэ холбогдсон байдаг. We are one ер нь бид бүгдээрээ нэг гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө хинэн ч ингэ яг зөвхөн амиа бодох ч юм уу би төвтэй амьдрна гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Онгоцон дотор ингээд явж байхад онгоц ингээд сүрхжил онгоцон ингээд жоохон turbulenceтэй ингээд хэцүү явж ийн гэж бодоход тэр үед нь маск бууж ирлээ гэхэд чи хажуу талынхаа хүүхдэд эхлээд маск зүүлэх ёстой эсвэл чи өөртөө эхлээд маск зүүлэх ёстой гингүүд дөрмөн нь болохоор чи эхлээд өөртөө зүүчээд дараа нь хажуу талынхаа хүнд туслаа гэдэг байхгүй юу. Яг тэрнтэй л адилхан би ингээд өөрийгөө хайрлахыг би тэгэж хардаг байхгүй юу. Ингээд мэдээж ингээ хүн болгоны амьдралд хайртай хүмүүс нь байгаа. Тэнгүүт ингээд тэр хүмүүстэй хамгийн гоё өөрийнхөө хамгийн гоё ингээд зүйлээ зориулахын тулд эхлээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Өөрийгөө хайрлахын тулд хайртай хүмүүсээ харуул бас илүү өөрийгөө хайрлах мэдрэмж төрж магадгүй. Би болохоор ингээд зөвхөн өөрийгөө харуул нэг амар надаа өөрийгөө хайрламар юм шиг мэдрэмж төрдөггүй байсан байхгүй юу. Тэнгүүт би ингээд ялангуяа хүүхдээ хараад тэгээ хүүхдээ харангуутлаа энэ хүүхдэд чинь ингээд хамгийн аз жаргалтай хамгийн гоё ээж байж ш л энэ хүүхэд ингээд гоё амьдрын штэ гэдгийг би ингээд бодонгуутлаа ер нь ингээд өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдэг дээр ингээд нэлээд сайн төвлөрсөн. Өөрийгөө зөвхөн бодож амьдрах биш бусдыг бодонгоо
тэр хүмүүстээ өөрийнхөө хамгийн гоё зориулахын тулд өөрийгөө хайрлахыг бодох хэрэгтэй. За, manifest яаж хийвэл таны хувьд хурдан бэлдэх юм шиг санагддаг вэ? Тэгээд manifest-ийн талаар бас зөндөө олон асуултууд ирсэн байсан. Тэгэхээр manifest гэдэг нь бүр ингээд энэ ертөнцийг хамруулсан маш том юм топик болохоор мэдээж бас тусдаа бичлэг байх хэрэгтэй. Гэхдээ энэ дээр зүгээр ингээд товчхон хариулах юм бол ингээд бүх юм үйлдэлтэй байж байгаа шүү дээ. Ингээд долгионтой үйлдэлтэй байж байгаа. Тэгээд хамгийн хурдан бэлдэх нь болохоор миний хувьд яг ингээд өөрийнхөө эмоцийг нэлээд гаргаж одоо мэдрэх гэх юм одоо ингээд суугаад тэгээд ингээд manifest одоо зорилгоудаа биччихлээ гэхэд тэр зорилгууд чинь яг одоо ингээд бэлдсэн байгаагаар нэгт бичнэ. 2 давхар байртай баймаар байна биш. Би 2 давхар байртай байна. Тэр байр маань ингэж харагдаж байна. Oh my god, ямар гоё юм бэ гэдэг ингээд мэдрэмжүүд одоо тэр байрлалгаа ингээд алхаж оронгууд надаа ийм тийм харагдаж байгаа нь ямар гоё юм бэ. Эдгээр нь үнэхээр миний сэтгэлд ингэж мэдрэгдэж байна гэдэргээд яг ингээд бүр ингээд маш сайн ингээд детальтай байх тусмаа сайн тэгээд сэтгэл мэдрэмж ингэж хөөрөлт мэдэрч ин гэдэг чинь болохоор тэр ингээд хүний ингээд эмоц чинь хамгийн том одоо үйлдэл долгионыг бий болгож яадаг. Тэгэхээр тэр чинь ингээд гадагшааны universal ингээд хүрэгдэж байгаа байхгүй очиод байгаа байхгүй. Тэгжээж ингэж чам руу ингэж буцаж ирж идэг. Тэгээ дээрэс ингээд миний бас нэг хэлмээр байгаа юм ингээд хүмүүс ингээд manifest-д юусоо итгэж чадахгүй байна гэдэргээд юусоо ингээд миний хүсэж байгаа юм биелэхгүй байна гэдэг байхгүй юу? Чи нэг юмыг ингээд дотроо маш их бодоод тэрийг үнэхээр хүсэл байгаа бол чиний ирээдүйн чи тэр зүйлийг аль хэдийн авцсан байгаа. Тийм болохоор чи тийшээ ингээд татагдаад тийшээ ингээд тэмүүлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрэндээ маш сайн итгэх хэрэгтэй. Ирээдүйд юу ч болчих болно шүү дээ. Одоо ингээд хэдэн жилийн дараа хинж байгаа л юу ч хийгээ сууж авах юм бэлээ. Тэгэхээр ерөөсөө ингээд энэ ертөнцид маш олон боломжтой байгаа. Тэгээ дээрэс нь нэг хүн ингээд чамаас илүү боломжтой ч юм уу, чамаас илүү амьдарч илаа гэхэд чиний ирээдүйн боломжоос чинь тэр хүн хулгайлсан гэдэг үг ерөөсөө биш. Тэгэхээр хүмүүсийг бас ингээд үзэн ядхаа байлгах хэрэгтэй. Хүмүүс яг цагаахан гоё хатаархаж болно мэдээж ингээ ямар гоё юм бэ энэ хүн шиг болтвол үнэхээр гоё юм байна гэдэг ингээ тэр хүнээс инспирэшн авах нь шал өөр. Гоё явж байгаа хүнийг ингээ харангуутлаа дотор ч ингээл бүр ингээл буцлаал ингээл уурчин хүрээл те энэ хүнийг л ингээл доош нь оруулах юмсан гэдэг тэр хүн л чиний ингээд амжилт ололтоос чинь хулгайлцсан юм шиг мэдрэмж төрж өгөл чиний ингээд хэр их хүсэж байгаа биелүүлмээр байгаа зүйлүүд чинь хизээж биелэхгүй яагаад гэвэл дотор чинь ингээ хар бараан зүйл ингээ бүглэгдсэн байгаа болох. Тэгээд бас дээрэс нь би түрүү жилээс хойш нэг юм өөрчилсөн ахгүй юу бодол дотроо тэр нь юу байсан бэ гэхэлэр ингээ би ингээ өөрийгөө дандаа азгүй гэж боддог гэсэн ахгүй юу ерөөс ингээ суглаан муглаанд хождоггүй ч юм уу ингээ янз бүрийн юм дээр дандаа ингээ азгуутаад байдаг юм шиг санагддаг. Тэгэл ер нь ингээ хүмүүстэй ярангууд ингээ зүр яриан дундаа ингээ би бас амар азгүй миний угаас наа чинь болохгүй хаа гэж би ингээ шургуулцдаг байсан. Тэгээд тэгсэн чинь тэр нь миний амьдралд ямар их нөлөөлөд байгааг би ингээд бас олж мэдсэн. Тэгээд тэрийгээ би ингээд окей за нөгөө lucky girl syndrome гэдэг ийм term нэртэй ахгүй юу? Түүнд би ингээд нэг л өглөө би босоод зүгээр л өөрийгөө би амар хацтай шүү. Би нэрээ ямар хацтай юм бэ? Би ингээд дандаа ингээд ажлын ярилцлаганд оронгуутлаа ажилд орчдөг гэд би ингээд сайн зүйлүүд дээр ингээд шууд бодлуудаа ингээд чиглүүлж эхэлсэн аахгүй юу. Тэгээ дээрэс нь би ингээд Монголд ирчээд хүссэн мэргэжлэрээ ингээд ажиллаж байснаа ингээд инфлюенсер болсноо маш амархан байдлаар мөнгө ч олж जैन. Тэгээд маш олон хүмүүс ингэж тусалж чаж ямар азтай би нэр ийм хөөрхөн хүүхэдтэй би ямар азтай юм бэ гэд түүнчлээ манай аав ээж хоёр ирүүлэн манай гэр бүлийнхэн бүгдээрээ ирүүлэн ямар азтай юм бэ би нэрээ ингээд ийм тийм ингээд ингээл нэг юм бодонгууд ингээл гоё бэлгэнд ороод ирчдэг би ямар азтай ингээл иймэрхүү ингээд бодлуудаа ингээл ямар азтай юм бэ гэл ингээл бодох тусам илүү ингээд мэдгүй ингээд дотроос ингээд амар гоё гэрэл ингээд гараад идэв юм шиг санагддаг байхгүй. Тэгэл ингээд бодох тусам л бүх юм ингээд амар ингээд азар надаа ирсэн юм шиг санагдаад байдаг болчтой. Тэгэл тэрнээс хойш ингээд ялангуяа ингээд шинэ хүмүүстэй танилцсан ч эсвэл ингээд хуучин найзуудтай ч би ингээд хажууд очил би ч нэр азтай шүү гэж авирлаа. Тэгтээ тэгх тусмал илүү аз хурж ирээд байдаг байхгүй. Тэгэхээр хэрвээ өөрийгөө азгүй гэж боддог бол тэр бодлуудаа зүгээр л бинээсээ авч гаргаад зүгээр л ингээд өөрийгөө азтай гэж бодоод тэг амьдралт чинь ингээд аз завшаан тулгарч исэн тийм үед бол угаасаа байгаа зав хүн болгоно л. Тэрэн дээрээ илүү төвлөрч эхлэвэл manifestation чинь бас илүү хурдан биелнэ. Тэгээ энэ болохоор миний ингээд manifestation book ахгүй юу. Тэгээ энэ дээр би ингээд маш олон зүйлүүд ингээд биччихсэн. Тэгээ хамгийн сонирхолтой нь ингээд бичиж байгаа зүйлүүдээ ингээд дараа нь уншиж үзсэнгүүтэй штэ тий. Дараа нь ингээд биелсэн байдаг заяа. Тэгвэл одоо ингээд миний нэг биелжсэн том manifestation болохоор би ингээд
Туркт аялаа явж байхдаа би ингээд би ингээд англиар аялсан байна, Америк явсан байна, Канада явсан байна, Мексик явсан байна, Хятад, Сингапур, Африк, Солонгос, Турк, Таиланд, Орос гэдэг ингээд Хонконг энэ гэж бүгдийг бичсэн байгаа байхгүй юу? Тэнгүүтлээ ингээд ийм олон газруудаар би ингээд аялж үзсэн ямар гоё юм бэ? Үнэхээр нүд нэгцсэн шүү гэд тэнгүүтлээ my next destination will definitely be Europe гэж бичсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь яг тэрнийхэн дараа нь одоо энэ болохоор өмнөх жил нь 10 сарын 5-нд бичижсэн зүйл байна. Тэгсэн чинь ингээд явж исэн чинь 12 сарын 12-нд би Zurich, Switzerland-д ингээд Европоос ингээд тэмдэглэлээ бичиж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхээр ингээд одоо ингээд нэг жил 2 сарын хугацаатай ингээд биелсэн байгаа. Тэнгүүд ингээд зарим хүсэж байгаа зүйлүүд маш хурдан биелчих болдог. Зарим зүйлүүд жилийн дараа ч юм уу 5 жилийн дараа ч гэсэн биелсэн зүйлс ингээд байдаг. Ямар ч сан тууштай байгаад энэ ингээд тэмдэглэлүүдийг хөтлөөд тэгээд ингээд эргүүлээд ингээд уншихад ч гэсэн ямар гоё байгаа зү. Тэгээд би дандаа ингээд gratitude, grateful талархаж гин гэсэн байдлаар нь бичдэг. Тэгээд яг би тэмдэглэлээ болохоор дандаа англиар хөтэлдэг. Тэр нь одоо илүү амар санагддаг. Одоо ингээд англиар бас ингээд жоохон над шиг ингээд одоо ингээд ярьдаг хүмүүс одоо зөндөө байгаа шүү дээ. Тэд нар маань л амар сайн ойлгох бах ингээд англиар ялангуяа ингээд feelings одоо emotions доторх ингээд юу болж байгаа тайлбарлах нь монголоос илүү амар тайлбарлагддаг гэх юм уу зүгээр л ингээд англиар ингээд хэлж болдог үгнүүдийг монголоор хэлэх гэхэлэр жоохон хэцүү байдаг байхгүй юу. Тэгэхээр яг ингээд эмоттой холбоотой зүйлсүүдээ би дандаа англиар ингээд тэмдэглэж идэг. За энэ дээр ингээд бас хоёр хүн relationship-ийн талаар асуусан байна. Шууд fuck feelings гэж cut off хийгээд хайртай байсан ч өөрийгөө зовоож хайхан self respect boyfriend-ээс минь өөр намайг байгаар минь хайрлах хүн гарч ирэх болов гэж бодоод салж чаддгүй kind of toxic гинэ. Тэгэд ингэнгүүт ингээд яг бүгдээрээ л яг адилхан ийм зүйл туулж исэн бах гэж бодож байна. Тэгээд би ч гэсэн ер нь салхтаа дандаа хайртай байж байхдаа салж исэн. Гэхдээ ингээд илүү ирээдүгээ бодоод тэгээд дээрэс нь миний ганц бодож исэн юм болохоор одоо энэ хүн одоо ингээд 5-10 жилч болоогүй гэж одоо надтай ингэж хандаж аашилж байгаа бол тэгвэл би энэ хүнтэй яаж ингэж амьдралаа өнгөрүүлэх юм бэ гэж би бодсон байхгүй юу. Тэгээ дээрэс нь яг ингээл анхандаа ингээл найрахтаа ч юм уу ингээл тийм амар гоё ингээл бөмбөрүүлжсэн сүүл рүү ингээд ганц 2 жилийн дараа энэ хүн ингээд тэгж чадахгүй тэг хэцүү зүйл тулгарлаа гэд хамтдаа ингээд гоё даван тулж чадахгүй байгаа хүн яаж юм хүнтэй ингээд амьдралаа би одоо нийлүүлж ингэж авч явах юм бэ гэж бодонгууд ингээд цаанаасаа л юм эргэлзээтэй цаанаасаа л ингээл одоо юм relationship-тэй ерөөсөө сэтгэл хангалуун биш байгаад ангууд ер нь салхан дээр гэж бол би бодсон. Тэгээд дээрэс нь ингээд салхтаа болохлоороо би ингээд шууд ингээд за салчаа гэж шууд салсан юм бол ерөөсөө хийгээгүй. Маш удаан бодож өөрийгөө бэлтгэжээж салж исэн. Сүүлийн үргэлтээрээ бараг би 6 сар ингээд өөрийгөө бодож бэлтгэжээж за энэ л яг ингээд зөв юм байна гэд бас нөгөөний өөрчлөгдөх нүү гэж харан тэгэл за болохгүй байна гэж жоохон төвчж тэсэж хүлээсний эцэст яагаад гэвэл би ингээд гинт салчих юм бол жишээлбэл тэр хүн буцаа гуугаа түрээд ирэх юм бол буцаа ингээд нийлчих боломжтой. Тэгэхээр ингээд дахиад toxic cycle ингээд дахиад repeat болох гэдэг байхгүй юу. Тэгэхээр би ингээд нэлээд ингээд хүлээж азнаж харж бодсны эцэст ингээд салж исэн хамгийн тэр нь л ер нь ямар нэгэн үерхэлд хамгийн зөв шийдвэр байх гэж би бодож байна. Ер нь л энэ дэлхий дээр амар олон хүмүүс байгаа. Тэгээд энэ хүнээс өөр хүн чамайг хайрлахгүй гэж бодох нь жоохон муухай бодол гэх юм уу, жоохон өрөвдөлтэй бодол гэх юм уу. Ер нь чи ингээд өөртөө хайргүй чи өөрөө ингээд энэ үерхэл дотроо өөрийгөө алдсан. Тэгээд энэ хүн чинь бас чамайг манипуляцлсан ч юм билүү химэдтэй. Ер нь л ингээд чамайг надаас өөр хүн хайрлахгүй шүү гэж хэлсэн л байгаа байхгүй. Тэгээд миний бас үргэлжлүүд дээр надад дандаа тэгдэг гэсэн ингээд чиг одоо ингээд ганцаарчнаа яаж энэ амьдралыг туулахыг надгүйгээр чи чадахгүй штэ ч юм уу. Эсвэл ингээд чамд ингээд над шиг хүн одоо ингээд ирсэнд баярлал одоо ингээд чамайг над шиг өөр хүн ингээд хайрлахгүй гэдэг. It's just fucking bullshit bro. It's such bullshit. Эмэгтэй хүн ер нь л ингээд тиймэрхүү зүйл дунд байж өгвөл ер нь ингээл гарчих хэрэгтэй. Тэгээд тэрнээсээ гарангуут миний хамгийн дуртай юм биш үү ингээд салсны дараа эмэгтэй амар гоё glow up хийж чаддаг. Би л хувьдаа ингээд салсныхаа дараа л ингээд надад ингээд бүр илүүх ирч хүч орж ирэл бүр ингээд халнаа гэж амар тэгдэг байхгүй юу. Тэгээд тэгэхээр хэрэг ингээд салж ивэл хүнээс ингээд салж ивэл одоо ингээд
ялангуяа сасныхаа дараа ингээл арх марх уух ч юм уу эсвэл ингээд шоодл моодл эсвэл ингээд олон хүмүүстэй уулзах ч юм уу ерөөсөө тийм хийхгүйгээр зөвхөн өөртөө тэр цагуудад зарцуулаад одоо ингээд нэг бодлоо ингээд үерхэж явах үедээ ингээд хүн чинь ингээд single ах үеэс сандна штэ. Өө би ингэ химсэн би ингээд найз охтуудтай ингэ химсэн даа чи одоо ийм байна тэрэн цаг зав гарахгүй ингээд яг тэр үедээ тэр бодож исэн юмнуудаа би ингээд салсныхаа дараа хийцдэг. Жишээл ингээд би нэр ингээд wine canvas event руу ямаарсан би ингээд зураг зурж үзмээрсэн гэнэтлээ тэрхээ зурж үздэг ч юм. Би нэрээ одоо жимдээ явна гэнэтлээ жимдээ явдаг ч юм уу тий. Би нэрээ ингээд өөрийгөө хайрлахтаа эдрийг би ингээд хийж чаддгүй тэр хүндээ л хамгийн их хайраад зөрүүлдэг байсан штэ гингүүтлээ ингээд тэдрээгаа ингээд хийж эхлэх ч юм уу тий. Тэгэл яг сасны эцэст ингээд буцаа эргүүлээ харангуудаа ингээд миний өгчээсэн хайр тэр хүмүүсийг л илүү ингээд гой харагдуулдаг, дур булаам харагдуулдаг байсан гэж би анзаарсан. Ингээд би тэр хүмүүст хайртай болохлоороо одоо ингээд тэр хүн миний нүдэнд ингээд амар гой дур булаам юм гой хүн шиг харагддаг байсан. Тэгмүүд тэр хайраа ингээд аваад байхгүй болох ч юм уу тэр хүн ингээд ерөөсөө тэгж харагдах болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ салъя гэж бодож ивэл салж чадахгүй байвал эсвэл ингээд амар юм токсик харилцаанд орсон байвал ер нь л энэ бүх зүйлүүдийг бодож үзэх нь зүгээр. Сүнсний дуудлага олж таньж мэдтгүү яах вэ гэнэ. Хүн хүнд тохиолдох зүйлс нь ингээд цаг цагаараа шал өөрөдөг. Би яг энэ насандаа иймэрхүү зүйлсээ олж мэдчихлээ гэхэд зарим хүмүүс 10 хэдтэйдээ ч мэдэх боломжтой, зарим хүмүүс 20 хэдтэйдээ, 30 хэдтэйдээ 40, 50 гэж явцдаг. Тэгээд яг нөгөө нэг хүн өөрөө л өөрчлөгдөе гэж боддохгүй байгаа бол чи тэр хүнийг өөрчилж чадахгүй гэдэг нь шүү дээ. Хүн өөрөө л бэлэн биш байвал тэр хүнд тийшээ явдаггүй. Одоо жишээл яг сүнсний дуудлага олох цаг нь болоогүй л байвал хүнгийн сүнсний дуудлага олдоггүй гэх юм уу. Тийм болохоор өөртөө ингээд цаг хугацаа өгөх хэрэгтэй. Гэтэ бас ингээд илүү тэрийг олж мэдэж илүү тэрнийхээ өөдөөс ямаар байвал магадгүй өөрийнхөө нийтлэл чартыг уншуулад, өөрийнхөө матриксыг уншуулад ер нь тэр хоёр дээр ингээд уншуулсан байхад бол нэлээд сайн өөрийнхөө талаар ойлгоод эхэлнэ. Тэгээд тэрийг уншуулчаад бүр жилийн дараа дахиад уншуулахад ч гэсэн дахиад шинэ юмнууд олж мэддэм байлээ. Яаж сэтгэл готролыг давж гэгээлэг энержитэй болоод амьдралыг эргээр харж эхлэх вэ гэж байна. Ер нь бол яг сэтгэл готрол донд байхад бол бүгдээрэнд нь ингээд ер нь юмч бодмооргүй баг ингээд харахуу дунд ингээд ганцаараа ингээд юм бодмооргүй юм сонсмооргүй ингээд байж баймаар юм шиг санагддээ штэ. Тэрнээсээ өөрийгөө бас ингэж татаж гаргана гэдэг нь мэдээж нэлээд хэцүү. Хэрвээ мөнгө нь байвал, хэрвээ боломж нь байвал сэтгэл зүйчдэр үнэхээр явах хэрэгтэй. Тэгэд надаас нэрээ сэтгэл зүйчийн талаар зөндөө асуусан байсан. Би болохоор нийтийг дагуулж очсон сэтгэл зүйч нь болохоор Hug Mom гэсэн нэртэй тэр болохоор Солонгосын franchise company юм байлээ. Тэгэд надад тэр айгүй тийм туршлагатай. Тэгээд нэлээд тийм safe мэдрэмж надад төрүүлсэн. Нөгөө нэг англи хэлээр ингээд гадаад сэтгэл зүйчтэй холбогдсон болохоор BetterHelp гэсэн тийм аппликейшн байгаа. Сэтгэл зүйч авах боломж нь байхгүй байвал би болохоор дандаа ингээд how to deal with depression ч юм уу тийм ингээд YouTube дээр яаж ингээд сэтгэл гоцроглоо даван туулах вэ гэсэн эсвэл тиймэрхүү зүйлүүдийг бас адилхан туулж байгаа хүмүүсийг сонсоод ч юм уу ингээд сэтгэл бас ингээд тайвширдаг. Depression даах үед мэдээж ингээд өөрт ингээд хэлж байгаа үгнүүдээ ингээд сонсонгууд бүр илүү готрдсон шүү дээ. Одоо ингээд чи юм чи тийм эдэргээл нэг тиймэрхүү үгнүүд байдаг. Ингээд тэр бодлуудаа өөр хүн гэд бодчих хэрэгтэй юм. Одоо өөрийнхөө биеийг бодлоосоо салгаж сурж иж чи өөрөө бодлоо удирдах сурна. Бодол чинь чамааг удирдах биш. Тэгэхээр тэр бодолдоо ингээд өөр нэр өгөнгүүтлээ тэр бодлоо ерөөс ингээд жаж хийхгүйгээр ингээд бодоод байгаа юм биш үү? Энэ яагаад ингэж бодоод байгаа юм бол та гэдэг ингээд жоохон салгаж сураад journal хийх хэрэгтэй. Ер нь бол ингээд жижигэн чсэн хамаагүй юмнуудаа талархаж эхлээд өдрөөс өдөрт нэг жижигэнээр босож эхлэх хэрэгтэй. Жишээлбэл ингээд 7 хоног 10 хоног орноосоо босож чадахгүй бүр л илүү тэгэд хамгийн хэцүү нэг toxic cycle нь болохоор ингээд орноосоо босхгүй байгаад бүр өөрийгөө ингээд зүхээд идэв шүү дээ. Ингээд яа чи л одоо ингэчлээ чи л ажилдаа явсангүй чи л ингэчлээ чи ч муу хүн юм а гэж өөрийгөө дандаа тэгдэг. Тэр бодлуудаасаа салсангуутлаа дамбаа жишээлбэл дамбаа ингэж бодоод байна. За дамбаа ингэж бодож байгаа юм байна. За би болохоор юу бэлээ дээ? Би ч нэр их юм бэлээ дээ гэж бодонголаа. За би одоо ядаж нэг босоод ядаж нэг үсээ угаагаа тий да гэл тий. Жохон ингэж өөрийгөө аргадаж ингээл өөрийгөө ингээд өөртөө ингээд жохон зөөлхөн хандаж ингээд за өөрийгөө одоо нэг жохон баярлуулчих да гэл нэг өдөр нүсээ угааснаа маргааш нь болохоор би нэг ингээд тий да гэл нэг it's like baby steps
жижигээр л босож эхлээл нэг мэтгэд л ингээд тэгэд миний хэлэх гэж байгаа нэг юм амар чухал шүү. Хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн амар чухал гэдэг. Ялангуяа миний хувьд би ингээд дасгал хөдөлгөөн хийхгүй байвал амар ингээд сэтгэл готрол руу амархан орох гэдэг. Тэгээд дасгал хөдөлгөөн хийнгүүт ч нөгөө тархинд чинь ингээд аз жаргалын гормон ялгарч байдаг шүү дээ. Эндорфин гэдэг гормон ялгарч байдаг болохоор хэрвээ сэтгэл готрол байвал мэдээж босох амар хэцүү. Гэхдээ босоод нэг жоохон дасгал хийгээд хөлсөө гаргачих юм бол ингээд шууд маргааш насанд л ингээд сэргээд эхэлдэг. Trust me when I say this. Яг одоо үед 17 настай байсан бол юугаар сурж юу хийж явах байсан бэ гинэ. Би бол сэтгэл зүйчээр сурах гэсэн баха. Ер нь л угаасаа багтаа миний нөгөө нэг хэрвээ жүжигчин биш байсан бол сэтгэл зүйч юм уу, маркетингийн чиглэлээр мэргэжил гэж би боддог байсан. Тэг сэтгэл зүйн юм тэгэл хүний тархин дотор юу болж байгаа ингээд одоо ийм том ертөнцийн байгаа шүү дээ. Тэгмэд хүний тархин дотор бас нэг тийм том ертөнцийн гадаад юм шиг санагддаг байхгүй. Судлаад бүр маш олон зүйлс ингээд одоо сурах боломжтой psychology дээр тэгмүүд ингээд магадгүй сэтгэл зүйч болоод тэгээд хүмүүсийн ингээд амьдралд туслаад явж байвал миний хувьд бол одоо үед яг тэр нь маш их хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Өөрийгөө яаж харсан хамгийн гоёороо нүрэ будцаад хүртэл өөртөө царай муутай санан харагдаад байхаа ингээд тэнгүүд ингээд яалтчгүй л өөртөө итгэлгүй байна. Тэгээд дээрэс нь ингээд одоо үед ингээд beauty стандарт гэсэн зүйл байгаа шүү дээ. Ингээд хин хүрх харагддаг, хин царай муутай гэдэг тэр нь амар юм утгагүй юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэр стандартыг нэгт хин зохион байгуулсан. Тэр нь болохоор хүн л байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд тэр стандартанд чи бас өөрийгөө жаж хийх үгүй юу гэдэг нь бас ингээд чиний шийдвэр. Амар тийм өрмөц царайтай хүмүүс бас зөндөө байдаг. Тэгээд хамгийн гол нь ямар ч царайтай байсан тэр хүн ингээд дотроосоо тэрийгээ бүр ингээд хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө тэр царайнд ингээд дурлж чадсан хүн гаднах төрх нь ямар ч харагдчихсан надад бүр амар царайлаг харагддаг. Одоо та хэд ингээд бүр ингээд цаанаасаа ингээд дотроосоо ингээд нэг юм өөртөө итгэлтэй тэмүүл ингээд ярьж марж байгаа ч гэсэн бүр ингээд бие авч явж байгаа ч гэсэн амар гоё. Нэг тийм хүн ингээд харангуут ингээд царай нь ингээд сүл рүү ингээд анх жишээл ингээд жоох муухайлт анх ингээд царай муутай юм бэ гэж бодож исэн хүн байж болно шүү дээ. Одоо чи ингээд анхаарчаад тэмүүл ингээд тэр хүнтэй ингээд хамт байгаа тэр хүн ингээд бие авч явж байгааг нь хараад өөртөө итгэлтэй хаа ингээд харсараа сүл хүн ямар хөөрх юм бэ гэнгээ. Чиний анх царай муутай гэж бодоод харж исэн зүйл чинь хүртэл бүр ингээд амар тийм өрмөц ингээд царайлаг харагдуулж эхэлж идэг. Нэг тийм хүмүүстэй таарч байсан уу? Тэмүүт тэрийг бас ингээд өөр дээр хүлээгээд авчих хэрэгтэй ингээд өөрийнхөө тэр ингээд царай муутай гэж харж байгаа зүйлээ бүр ингээд энэ л миний хамгийн гоё зүйл шүү гэж ингээд бүр delusionally тэгэж бодоод эхлэнгүүт хүн дотроосоо ингээд амар гоё нэг тийм энергитэй хүн бусад хүмүүст амар гоё царайлаг хөөрхөн болж харагддаг. Тэгэхээр магадгүй ихлэ дотроосоо ажиллаж эхлэх хэрэгтэй баг. Яаж self respectтэй болсон бэ? Яаж өөрийгөө хүндэтгэж сурсан бэ гэн. Би нүуний түрүү 10 жилийн хажим өсвөр насны хавьяг ингээд бодчихсон шүү дээ. Тэг ингээд бодонгоц зүгээр ингээд жоохон өрөвдөлтэй байгаад байгаа байхгүй юу? Ингээд миний нэг анхны авч исэн нэг трама болохоор ингээд миний нэг хальт нэг 2-7 хоногчлог иржсэн залуу маань залууч гэж банд маань тэр үед ингээд сайн найзтай чатаар ингээд бадмаг ер нь яач чадсан штэ ингээд ер нь л ингээд алган дотор ингээд бадмаг бацчих чадсан штэ гэсэн юм бичсээсэхгүй. Тэгээ тэрнээс нь би бүр амар ингээд травматижсэн. Яг л ингээд амьдралдаа ерөөсөө ингээд хүмүүс ингээд намайг яавал яасан чи ингээд чандаад байдаг юм шиг те. Тэнгүүт ингээд ер нь яагаад намайг дандаа ингээд хүмүүс ингээд байдیں۔ Тэгээд дээрэс нь би ч гэсэн яагаад өөрийгөө ингээд байдیں۔ Гэсэн нэг тиймэрхүү бодлоод амар их төрж исэн. Тэгээд тэрнээс ингээд миний ингээд амар триггер үүсчихсэн. Одоо хүртэл заяа. Тэгээд яхаа зүгээр тиймэрхүү vibe мэдрэхээр л миний ингээд триггер үүсээд байдаг байхгүй юу? Яг ингээд багтаа тэгэж өөрийгөө үнэлдэггүй, амар тийм insecure байсан. Тэгэл ингээд жоохон бусдыг харж ингээд латаархаал тийм байсан бол ямар гоё вэ гэж боддог байсан. Уюуд маань ингээд амар дотроос ингээд гарч ирээд байдیں۔ Тэгэд одоо ингээд өөрийгөө хүндлэх гэж би одоо хүртэл хичээж байгаа. Одоо ингээд бас ингээд 100% өөрийгөө хүндэлдэг гэдэг дээр бол би одоо хүртэл ажиллаж байгаа. Гэхдээ янз бүрийн ийм зүйлүүд туулж байж ээж хүмүүст хууртагдчихээж хүмүүсээр илдвэрлүүлж тэгэж ирсээр байгаа сүл рүү ингээд яагаад ер нь би ингээд байгаа гингүүд би өөрөө тэр зүйлүүдэд ингээд тийм зүйл болохыг нь
миний одоо ингээд өөрийгөө авч явж байгаа байдал ч юм уу эсвэл бусдадтай ингэж харилцаж байгаа байдал, бусдад үгүй гэж хэлж чаддгүй байдал минь дандаа ингээд people please хийх гээл дандаа бусдыг өөрөөсөө нэгт тавиад байдаг байсан маань бусдыг надад тэгж хандахыг ингээд нөлөөлөд байсан болохоор би тэгж болохгүй юм байна гэд би ингээд нарциссист хүн болохгүй эсвэл би тийм муухай ааштай одоо мин хүн болохгүй ч гэсэн хүнд хаа ингээд хэлэх ёстой юм а хэлж байх хэрэгтэй. Ялангуяа ингээд хэрвээ намайг ингээд disrespect хийс намайг үл хүндэтгсэн үл гарч ивэл би тэр дор нь ингээд наадах ч юм болохгүй ш наад чи ерөөсөө надад таалагдсангүй шүү гэсэн зүйлүүд ингээд хэлж сурах хэрэгтэй. Тэгэхээр энэ маань болохоор ингээд одоо 10 хэдэн жил би ингээд сураал яваад байгаа хгүй Монгол нь тийм амар амархан шууд ингээд болцохоор зүйл биш ууганд хэдүүгээс мөл гоё л байна. Гэхдээ ингээд амьдралдаа янз бүрийн ингээд хэцүү зүйлүүд даун туулж ижил тэрийг ингээд ойлгож илүү өөрийгөө хайрлаж хүндэх тийм нөхцлүүдийг одоо өөрөөсөө л эхэлж бүрдүүлж гаргаж ирдэг. Тэрэн дээр болохоор бас өөрийнхөө трауматай сайн тулж ажиллах хэрэгтэй. Inner self work хийх хэрэгтэй. Shadow work хийх хэрэгтэй. Ер нь л өөртөө итгэлтэй тэгэл өөрийнхөө depression-аас гарч сурах, өөртөө хүндэтгэлтэй хандмаар байвал би энэ дээр ингээд нэг хідэн өөрөөсөө одоо ингээд асуултууд тавьчих заяа. Тэгэд би дандаа багасаа дандаа өөрийгөө ингээл би одоо хийм бэ гэсэн асуултууд өөрөөсөө дандаа асуугаад тэрэн дээрээс хариулж чаддгүй байсан. Тэнгүүд магадгүй энэ асуултанд таад ингээд хариулж эхлээд өөрийгөө илүү олж эхлээд мэдэж эхлээд жоохон shadow work хийж эхлээд өөрийнхөө сул талууд дээр ч гэсэн давуу талууд дээр ч гэсэн ажиллаж эхлэвэл энээсээ илүү гоё хүчрхэн хүн гарч ирээд 25 онд өөрийгөө илүү олж мэдэх байх гэж би бодож байна. Бусад хүмүүст ямар санагдах бол гэсэн бодлоосоо яаж салах вэ хэцүү юм а гэд би амар муухай юм хэлчихв. Би зүгээр ер нь өхлөөс нэг амар айдаг байхгүй юу. Тэг тэнгууд ингээд янз бүр ингээд тэнийг юм болж ивэл мэдээж хүн болгоно л ингээд амар embarrassing тэнийг юмнууд болдөө штэ. Тэнгууд ингээд бусад хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэж бодгоод би ингээд тэр хүмүүсийг ингээд шууд өгч байгаагаар нь төсөөлчдөг байхгүй. Би одоо өөр ингээд өгшрөөд өгчөж байгаа. Тэр хүмүүс ч гэсэн ингээд өгчөж байгаа гэж төсөөлөнгөд ингээд энэ дэлхийн дээр юу ч байхгүй ингээд надаа ингээд харагддаг байхгүй юу. Түүнийг яг үнэндээ тийм бодохгүй болох юм чинь одоо би юунаас найгаад байгаа юм бэ гэж би боддог байхгүй. Одоо ер нь энэ хүмүүсийн бодлоос би яагаад өөрийнхөө хамгийн дээд түвшинд хүрч чадахгүй тэр айдсандаа ингэж захирагдаад байгаа юм бэ гэж би боддог байхгүй. Тэгээд бусад хүмүүс юу гэж бодох болоо гэсэн айдас байна. Ирээдүйд ийм хийвэл би чадахгүй л яана гэсэн айдас байна. За ийм өрөдөлтэй гаач би ч гэсэн угаасаа чадахгүй байна гэсэн айдас. Дандаа л бүх зүйл ингээл айдаснаас үүдэлтэй байждаг. Тэр айдаснуудаа ингээ зүгээр л тавьж явуулчих хэрэгтэй. Бусад хүмүүс юусоо битээ санаа зов, тэр хүмүүс өөрсдөндөө санаа зовж байгаа. Нэг хүн ингэсэн байлээ. Өдөөс хойш подкастын үзээ суучсан чинь бүр oh my god энэ охины бүх зүйл нь ямар төгсөн бэ гэж бодсон. Тэгснэ яагаад бурхан ийм хүмүүсийн сайн найз нөхөрлөөр шагнадгүй юм гэж бодсон гэж аахгүй юу. Ингээд ер нь төгс гэдэг үг нь амар дургу. Тэгээд би бас ер нь л төгс гэж дуудвал амар дургу. Ингээд хүн намайг жишээл төгс гэж дуудчихгоот би ингээд өөрийнхөө хамаг суугал талыг бодгоод за юу яриад байгаа юм бэ? Үгүй гэж жоохон нэг ийм мэдрэмж төрөөд байдаг байхгүй юу. Тэгээд бас дээрэс нь яагаад тийм хүмүүс одоо сайн найз нөхөрлөөр шагнадгүй юм гэхэлэр угаасаа энэ амьдрал юм чинь амьдралд ингээд юм хэцүү зүйлүүд тулгарч ижил хүн ингээд хамгийн шалдаа бууж ижил хүн тэрнээс ингээд өксөж чадна. Тэгвэл ингээд жоохон ингэтэл ингээл яваад байвал жоохон ингэтэл ингээл яваад байвал тэр чинь бас нэг юм гоё вкусны одоо нэг тийм гоё амттай амьдрал шиг надад санагдахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бас миний ингээд туусан зүйлс ч юм уу би одоо ингээд жишээл туусныхаа дараа ингээд харангуут надаа ингээд жоохон ам чимтэй кино шиг юм шиг нэг тийм бас ингээд амар тийм олон сургамжууд болоод тэг өнөөдрийн одоо миний ингээд сэтгүү бодолд маш их нөлөөсөн зүйлүүд нь жаргалаасаа илүү зовлон нь надад ингэж нөлөөлж байгаа болохоор тэр нь илүү амьдралыг амттай болгодог байх гэж би бодсон. Тэгэд бас ингээл гадаадууд одоо ингээл нөгөө бүр аль дээр үед 60-аад онд ч гэсэн ингээл Marilyn Monroe эдгээр ингээл харангуул маш олон нөхөртэй байж ирсэн. Зөндөл олон эмэгтэйчүүд байгаа. Ерөөс ингээ монголчууд өөрсдөө одоо ингээл нэг салчвал би ингээл хань ижилгүй болчих юм бах эдэр гэсэн тийм бодлоосоо би бас ингээ салаасаа гэж бодож байна. Гэхдээ дээрэс нь гэрлэлт гэдэг чинь маш их хэцүү зүйл болохоор хоёр хүн хоёр талаасаа л хичээж зүтгэж маш олон жилүүдийг давж туулна гэж би бодож байгаа. Тэгэхээр би зүгээр л тэгж давж туулах тэр хүнээ олоогүй байгаа. Настай хамт ингэж хичээж зүтгэх тэр хүнээ олоогүй байгаа. Тэглээ гэд ингээд нэг тийм одоо
өмнөх үерхсэн хүмүүсээсээ ч юм уу санаа зовох ч юм уу эсвэл өмнөх үерхлүүдээ хизээч би ингээд I regretted би тэр хүнтэй үерхээгүй байсан бол гэж би бол боддоггүй. Миний ингээд амьдралд орж ирсэн бүх хүмүүс ингээд жижигхэн хилтерхий надад орж ирээд тэгэл би тэр хүмүүсийн ачаар би бас өнөөдөр ийм хүн байгаа гэж би боддог болохоор. За окей guys, арай л удаан бичлэг болчлоо. Тэгээд эхний Q&A-г ямар ч сан ингэж дуусгахыг гэж би бодлоо. Нэлээд deep юмнууд ч ярилцлаа. Research гэж би ярьсан та сонссон. Хөнгөвтөр зүйлүүд ер нь ярьсангүй юу? Дандаа л би ер нь жоохон deep хүн болохоор дандаа deep-рхүүл асуултууд нь хариулаа явчих шиг боллоо. Гэтэ anyway энэ бичлэг бас зөндөө олон хэрэгтэй хүмүүст нь туслах байх гэж бодож байна. Ер нь тэгээд нэг хүн ч гэсэн үзээд сэтгэл гутралаасаа гарч чадах ч юм уу эсвэл хэцүү relationship-ээс гарч чадчихвэл надад хангалттай. Тэгэхээр дараагийн бичлэг дээр уулзъя. Bye.